時の進む力はあまりに強くて足もつかぬ皆そこ必死に今をかくЗа яг одоо бид Токиогийн түүх, төр, зам харилцааны уулзуур болсон Токио стейшн дээр ирсэн байна. Орчин үеийн түүх уламжлалаа холбосон энэ хэсэгт цаг минут тутамд олон сая хүн ирж утцдаг уулзуур үлээ. Энэ уулзуур дээр бид нэгэн Монгол бөхөө хүлээж байна. За тэр бол ухаан, тэсвэр, бираараа барилдаж мэрэгжлийн суума бүхийн их авраг болж чадсан монгол хүмүүс юм аа. My puss and my crack. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчиж байна уу? Сайхан Танд цагаан сарыг авчрах гэж тантай уулзах гэж алс холоос зорж ирлээ дээ. За маш их баярлалаа. Цагаан сарын одоо тэмдэглэг маш удаж байна. Цагаан сарын зүйлийг бүр мартах шигсэн байна. Оо тийм үү. За бид хоёр мэдрүүлээ. Бид хоёр танд бүр цагаан сар авчрах гээд цагаан сарын тэр уур амьсгалыг мэдрүүлэх гэдэл хувцас идэ будавт авчирсан. Бид энэ Токио стейшн дээр уулздаг учир нь юм бол энэ бол олон хүн ирж буцдаг уулзуур цэг Токиогийн зүрх болсон газар гэж хэлэгддэг юм байна. Анх Японд эрэхтэй их авраг болно доо гэж зорж ирсэн үү? Ямар бодол тээж, мөрөөдөл тээж ирчихсэн бэ? Яг үнийг хэлээ. Аа. Би сумо барьдна гэж ирээгүй шүү дээ. Би энэ жисууг сурах гэж иржсэн. Хэдэн настай байлаа? 15 таа. Тэгээ сурах гэж ирээд ялчгүй харахаар барилмаар санагдаад болдгоо. Тэгээ сумогийн амьдрал болоод нөөдөртл ингэж явж байна. Барилтыг гэдэг тэр сэтэл яг юунаас тэр оч өсөрч ийсэн бэ? Фистэ мэддэггүй шүү дээ. Амар ягаад ч барилмаар санагдаад болдгоо. Сурч ирсэн сургуулийнхаа сумогийн клубд ороод тэг өдөг хүртэл одоо ингэ барилдаад явж байна. Таныг барилдан гэсэн чинь давг төрж аварга яаж хүлээж авсан бол? Би ихлэ загнуулсан шүү дээ. Намайг ах Японд хаад чи сумо барилдахгүй гэжсэн. Тэгээ би говь сумо барилдахгүй гэж бод. Нэрэнгүүд энэ ч ирээд би сумо барилмаар байна гэж хэлээд. Стацад загнуулсан да. Юу гэж загнасан бэ? Нууц биш бол. Гүү би чамайг анх явахт ч сумоогоор хичээлгүй гэж хэлээстэй гэд. Хугацаа алтлаа гэдэг. Тэгэхээр би заавуучлаар ахаа гэсэн чинь солиор гэдэг. Та ихтэй давг дөрж аврахтай амар адилхан тий. Би нөгөө да унтж хагаад манай гэртэн ийм том төл өдөг байхгүй. Тэрэн дүүрэг гарч очиод. Ямар адилхан бэ гэдэг. Үнэхээр адилхан юм байлээ. Тэгээ ер нь давг дөрж авахтай ахын одоо давг дөрж аврагын дүү болохоор Японд ч тэр Монголд ч тэр та хоёрыг их харьцуулаад байдаг байх л та. Тэгдэг хаа. Гэтэ анх ер нь бол ердөөс мод орсноос хойш ер нь бол жоохон хэцүүсэн шүү дээ. Дандаа харьцуулагддаг. Тэгээ заавалч нөгөө миний нэрний өмнө дагахын нэр явдаг гэсэн болохоор ер нь бол жоохон хэцүүсэн. Овг юм шиг. Овг миний овг юм шиг гэдэг. Давхар нэг хүний нэр төрийг авч явж байгаа юм шиг юм тий. За хэдүүлээ манай нэвтрүүлгийн багийн зүгээс танд жижигхэн гинтийн бэлэг бэлдсэн байгаа. За яцгаая. なんで構ってくれないのいつも携帯ばかり付き合いたての初々しさに戻りたいな泣き出しそうだどうして分かってくれないの朝から晩まで自分の話たまには私の Дэвчигээ анх өөртөө сонгод юм уу гэдэг гэсэн үг. Дэвчээ сонгож ордог гэсэн. Гэхдээ Япон бүчүүдээ сонгож ордог. Гадаад бүчүүд болохоор сонгох тийм юу байхгүй. Тэгэхээр хуваарлалт биш олдсон дэвжлэн орохгүй болохгүй. Яагаад гэвэл одоо сумод ч гадаад хүн авах болж байгаа. Нэг дэвжээ нэг л гадаад хүн гэдэг болсон. Тэгээд гадаад хүн авахгүй бас дэвжээ байгаа. Жохон хэцүү л байна тийм. Ирж шүү. 오신다 맛있다. How are you?
Nice to meet you. Хоёр уулзах гэсэн тийм үү? Okay, yeah. Ийм үнтэй оролцсон. Япон Япон ирсэн байна да. Мөг үег байгаа нэ. Physical Asia гарснаас хойш Монголд энэ нэвтрүүлэг маань их одоолсон. Монголчууд бараг монголчууд бүгдээрээ л үзсэн. Тэгээд бид хоёр сонгоод Physical Asia-гийн Японы багийн алдартай тамирчин, Японы одоо бейсболын алдартай тамирчин Итоиши. Итосан нэ. Хойшроо бид хоёр хамт спортын нэвтрүүлэгт орж ирсэн. Тэр Хамт спортын нэвтрүүлэгт орж ирсэн. Японы сумагийн ертөнцид мэдээж олон хүчтэй мундаг тамирчид байгаа. Тэр дотор Бямсура авраг маань их авраг маань юугаараа өөр гэж та тамирчны хувьд үнэлж боддог вэ? Монголчууд үнэхээр ухаантай. Монголд өөрийгөө ол болж байгааг сонсоод үнэхээр их гайхсан. Ерөнхий сайд нь хүртэл хүлээн авч байсан нь үнэхээр гайхалтай байсан. Монголчууд сумууд илүү хүчтэй гэдгийг хар багасаа мэдэж өссөн. Данганц сумооч гэлтгүй Physical Asia шоунд оролцоход нь сумоогоос илүү хүчтэй юм а гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Бямсрын авраг ялангуяа залуу хүн гэдэг утгаараа Якузуно болж байгаа нь үнэхээр гайхалтай санагдаж байсан. Physical Asia шоу одоо дахиад болно гэж хэдүүлээ төсөөлөе л доо. Тэгвэл та тэгээд нэвтрүүлгийн багийнхан таныг өөрөө бага бүрдүүл гэвэл та Бямсрын аврагыг багтаа авах уу? Мэдээж аавна. Хойшроо хүчтэй. Японы баг хүч муутай. Та Монголын тухай хэр мэддэг байсан бэ? Тэгээ Physical Asia зохион байгуулагдсанаас хойш, орсноос хойш Монголын тухай ойлголт нь хэр өөрчлөгдсөн бэ? まあちょっとモンゴルには勝つなっていうのは勝手に思ってたんですけど Physical Asia шоунд оролцоод Монголын хэв маягийг хараад Монголыг ялна гэж бодож байсан. Шоу нэвтрүүлэгт ороод Монголын багийг дотроо Монголын баг ялчих юм байна гэж бодож байсан. Гэхдээ тэмцээний явцад монголчууд ялна гэдэг бодолдоо эргэлзэж эхэлсэн. Гэсэн ч Монгол их хүчтэй байсан. Сүүлийн 3 баг дээр Солонгос, Япон, Монгол үлдэхэд манайх Монголын багт ялагдсандаа маш их харамсалтай байна. Их шар хөдөлж байсан шүү. 結構に Гадуур явахад хүмүүс намайг их дууддаг болсон. Таньдаг болсон байна 招 лээ. 待してくださいもういい Монгол дээл өмсөхийг хүсэж байна. モンゴルレッツゴー Let's go! Let's go! やっぱりね Асаширо давагдоржийн фэн нь байсан. Одоо ингэж харсан чинь их адилхан харагдаж байна. 俺から聞きたい質問あるんですけど、この年でどうやってこんな方になるんですか？ Маш их дасгал бэлтгэл. Бейсбол тоглодог байхад мөрний дасгал хийдэг байсан. Зодог тайлснаас хойш коуч болсон. Мөрний дасгал хийхээр мөр томордог юм бэлээ. Physical Asia шоуны үеэр нөгөө шийдвэрлэх нэг тэмцээн байсан шүү дээ. Ингээ оос ингэдэг. За. Тэр стайвэр. Шийдвэрлэх тэмцээн байсан. Тэн дээр та яг юу бодож исэн бэ? Эх орноо ингээл бодох уу? Монголчуудад ялагдахгүй те. Солонгосчууд, Япончууд бас хоорондоо айгүйх юм атаклаад байсан шүү дээ те. Тэр тэмцээнийхаа үн тухай ярьж өгөөч. バトルロープねもうやってる Энэ 時は хурдан もう дуусаасай л гэж бодож байсан. 早く終われ早く終われ Монголчуудын мэдхийг хүсэж байгаа нэг асуултад хариулт байна. Тэр нь юу гэхээр нөгөө баг нь барьдаг тэмцээн байгаа шүү дээ. Тэр тэмцээн яг камерын ард яг юу болсон юм болоо гэж монголчуудаар 41 минут барьсан хамгийн одоо өндөр амжилттай барьсан. Тэр тэмцээний камерын ард юу болсныг л мэдмээр байна. ジャパンティーム Тэмцээний баг нь Японы баг дээр гацаад төгжигдчихсэн. Багныг тавьсан ч унахгүй байсан болохоор манай баг хожигдсонд тооцоод дүрсийг хассан. Арагшаа бөмбөг шитгэхэд хэрвээ Япон ялагдсан бол багныг ахаад татах байсан. За бид хоёр бас та хоёрын хооронд нэг жижигхэн тэмцээн зохион байгуулъя гэж бэлдсэн байгаа. Ялагдвал жоохон шийтгэлтэй. なんか2人に試合させんだって。 2人何 2人に罰ゲームがあるらしいです。 罰ゲームなんで Яа. Жижиг.ちっちゃいゲームらしい。 болох шагаан наалгаа. Тэгээ дөрөв бэрх хаян, дөрөв бэрх уух юм бол ялна. ゲームがあるんだけど。 Ялсныгаа өргөн. ティームティーム Яа. Хоёроо гараа. За. Show me that love, don't need no money, don't need nobody, just need your body. Hey, hey. Show me that soul, sweet like
бидний жижиг тэмцээн маань эхэлж байна. Нэг л удаа дөрөв ирэх хаяа тий. Тэгэхгүй бол 2-2 гэвэл удаадах бах тий. За танаа багаас эхлэх үү? Юу хаачулууд авчих хоёр. Тэгээд эхэлчих. Эсвэл зэрэг эхлэх үү? Эсвэл зэрэг эхлэх. 몽골에도 장기 풍. Хаач чулуу дав. 하치 저도 다오. Oh, good. 하치 저도 다오. Yeah. За ялгын төлөө. 하치 저도 다오. 오케이. Good luck аврага. Хаач чулуу дав. Ялцсан манайх. Let's go, let's go. 이겨. Якось нэг өрөхгүй төлөө. Гадаа гэр оройногод өмсөрнөс юу? 이겨. Тэгээ бид хоёрыг өргөж. 이게. 하치 저도 다오. Үгүй юм шүү дээ. Уух байсан шүү дээ. 고래야 뭐 같이. 난데 야란. За та хаяа. Пик ч одоо дайгоо. 君の虜になってしまえばきっと Yes, тэмцэн. Дөрөө. Хэцүү болчихсон шүү дээ. 와우. Хямартай байна. Хямартай. Хэмэртэй. Дөрөө. 와모아. Level 2 stand by. Stand by. 레디. 와, дөрөв ямар гоч штэ. No. Again. 들어? Again. Let's go. Stand by. За ясан төлөө. Stand by. Ready. За тэгээ хайнагаа тэгээ хагалцгаа. 하치 저도 다오. Хаач чулуу дав. Хаач чулуу дав. Качмаста. Oh my gosh. Манай баг яасан. Тэмцээнд ялагдсан учраас тэмцээний шийтгэлээ эдлэхэндээ Авраг маань яг одоо 150 кг жинтэй, 188 см. 188 см өндөртэй. Та хэдэн килограмм бэ? Итосан хэдэн килограмм бэ? 私95. 95 кг гэнэ. Өндөр нь нэлээ бас аврагаас өндөр байна тий. 190 грамм арис гэж шүү. 88. Надад баг л өөр. Stand by. Дозо. 아! Дозо. Бомб дигмасаа. Но. окей. Ахад хоёулаа үргэлж. Одоо Одоо бид хоёрыг. коно. Магида гэж. 53 идэх. 53 хаа. Одоо намайг Монгол сумаачдыгч мэднэ мөн Physical Asia шоунд одоо монголчуудтай ч өрсөлдөжсэн монгол хүмүүсээс онцлох нэг юм үнэт зүйл ч юм уу сайн чанарыг нэрлэвэл団結力. Physical Asia шоун дээр монголчуудтай өрсөлдөж байхад монголчууд нэг баг болон ажиллаж байгаа нь сайн байсан. Японд байгаа бид ганцаараа барилддаг болохоор тэр талаараа өөрч гэсэн хамтраад хийх юм бол монголчууд хүчтэй юм байна лээ. Орхон баяр сайн багийн ахлагч байсан. Монголд очих үнэхээр хүсэлтэй байна гэж хэлсэн. Монгол ТV очивол хийж үзмээр байгаа 3 зүйлээ нэрлэе. 바토킨. Морин унж үзмээр байна. Морин хуур тоглож үзмээр байна. Монгол хэлд орж үзмээр байна. Монгол хоол идэж үзмээр байна. 사르스리 민후르기. Баярлаа. би яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. Тэгтэл гоё амттай. за идээд идээ. Тэгээ суманар чинь Чингис сайн нэмхийн тулд сайн иддэг гэхээр юу ямар төрлийн хоол их идэх вэ? Ер нь сумнаар будаа их иддэг шүү дээ. Будаа. Нүүрс ус. Тэгээ будаа идэн тэгээ будаатай хольж юмнууд их иддэг байхгүй. Якозуна яаж болдго юм бэ гэдэг юм уншсан чинь мэдээж нөө ялтын тоогоор тэгээ давааны тоогоор Якозуна болдог. Тэгээ Якозуна шиг харагдах ёстой. Якозуна шиг бие авч явах ёстой. Тэрийг бас цол олгохдоо тэрийг хардаг юм. Олон башууд дараалж сайн барилдаж байгаад аврагын болцсон сонсоод тэр башууд тэр аврагын болцсон сонсоод тэрийг биелүүлэх үү гэдэг. Яг миний хувьд бол би чинь яг ер нь саяку цол гэдэг хүмүүсийн бий цолноос авраг цол авах хүртэл тасралтгүй харуулсан ба шүү 50% хаамжилт гэсэн байхгүй. Тэгэхээр 3 жил 1 сар гэсэн үг.
Яг аврагцад аваад аврагц өдрөө анхныхаа төвчөндөр би дундаас намжсан. Би яг аврагц төрүүлдэг төвчөндөр тухайд бэртлээ. Тэгээд угаасаа төрүүлэх төлөөс болохоор за энэ яавал чаддаг. Ирсэн чаддаг тэр чигээр дээр. Авруулсны дараа бол бие зүг авч явах хэрэгтэй. Тэгээд янз бүрийн асуудлууд бол авруулсны дараагийн асуудал. Бэлтгэлийн хажуудаар их ажил ингээд дэвжийн ажил бүгдийг хийдэг. Цэвэрлэгийн мөрөлгээд бүгдийг хийдэг хоол бүх дозын дараа бүчүүд байна шүү дээ. Чи хэрвээ энийг хиймээргүй бол хурдан цолтой бүх бол гэж юм чи. Цолтой бүх болонгуудад бүх юм чөлөөт болчихдог байхгүй. Тийм ажил хийхгүй өөрийн тусдаа өрөөнд орно, өөрийн гэсэн туслахтай болно тэ. Хэрвээ чи юм болё л гэж юм бол чи хурдан цолтой болоо гэж юм чи. Тэгээ би өөр наах орчвол за би хурдан цолтой болохгүй юм байна. Тэгэхгүй би нойлог байгаад их юм байна гэдэг. Би ч их нойлог байгаад гэсэн чинь. Гэрээ сандаг байв уу? Анх сандаг байсан. буцчмаар санагдаад байна. Буцахаар ичмээр ингэж бодоод жоох хөвгтөж тийм боддог үст. Би одоо ингэж очихоор ичмээр юм байна. За хадгалаад энэ ядаж суруулаад төгслөө хичээж чигээд. Гэрээ санаад уйлж ирсэн үү та? Хөлдсөн. Тэг. Одоо юу гэнэ вэ? Ээж ахаа хоол болыг санаад уйлж ирсэн. Амар санаа шүү. Эхтэн хөвгт чинь илүү ээж ахаа. Дэм хаа. Та аав ачрах хэрэгтэй гэдэг байна. Ээжтэй л утнаас шүү. Манай авч нэг л амар чимээгүй хүн шүү дээ. Юм ярихгүй. Аав ингээл юм ярьж байгаа л чимээг болох юм бол тэгэл хэлээч байгаа. Чимээгүйгээрээ дийлээд идэв үү шүү дээ. Та тэгвэл өвгөөгийнхөө том ач нарын нэг юм байна тий. Би өвгөн 3 дахь ач. Хамгийн дээр манай тусах. Тэгээд Сомёзэрхийн том хүү. Тэгээд би идэх. Гэр бүлтэй хизээ болох вэ гэж асууж болох юм уу? Болохгүй мó. Бараг нөгөө холбооноос зөвшөөрөл авч юм уу гэрлэлтэй? Тэгээд шүү дээ. Одоо би гэрлэлээ гэдэг үү? Тийм тайлбарлана. Тэгээд хэрвээ гэрлэх юм бол авраг арслан зодтой хүмүүс заавч хурмаа хийхгүй болохгүй. Холбооны удирдлагуудыг дуудаж байгаа. Хурмаа хийх хэрэгтэй. Хурмаа хийхгүй бол болохгүй. Заавч хурмаа хийх хэрэгтэй. Нэг өсөндөө Японд даяараа зарлж байгаа юм байна шүү дээ. Тийм. За бид гурав таны дэвжэн дээр ирсэн байна. Та энэ дэвжэнийхээ өрөөг энэ дотор байгаа онцлог зүйлүүдэд танилцуулах уу? 365 хоног тий. Өдөр болгон өглөө 7 цагаас өглөө 11 өнгөртөл 11:30 хүртэл тий. Өдөр болгон бэлтгэл хийдэг. Одоо бидний хөлсөө гаргаж бэлтгэл хийдэг газар бол энэ бид одоо энэ хаана харагдаж байна. Энэ дугуй төргөн дотор тэгэл юм болно да. Зөв яг бэлтгэлийн үеэр яг юу бэлтэх вэ? Хэдэн цаг? Бэлтгэлийн үеэр ер нь бол яг сумогийн яг үндсэн 3 төсөл хийдэг. Суулт нь болохоор нэг хөлнийг хөлөөр гэдэг тасгал нэг хөлн дээр чинь авч байгаа нэг л хэрэгжихгүй гэдэг байхгүй. Тэгээд Сириаш гэдэг одоо ингэж урагшаа ингэ суулттай чигээр урагшаа ингэж явдаг тасгал хүнд чинь авч тэ типо гэдэг мод цохих одоо тэр хойно харагдж байгаа тэр хоёр модыг би бол өдөрт 500 мянга цохтой. Оо. Тэ. Яа зөвхөн үлээ. Ингэ цохдог. Барилгын өмнө 500 цогч, барилгад очоод 500 яг 1000 цогт. Энэ үгийг та бас онцолж хэлж ирсэн. Тэг. Энэ үг болохоор би яг аврах цол авч явахдаа ганц аврагч биш нэ арслан цол авч явахдаа тий. Арслан аврах цол хоёр хоёуланг авч явахдаа ингэж тангар өргөдөг. Би одоо ингэж смууд ингэж байна. Тийм болохоор ингэж байна гэд тий тангар өргөдөг хэлж ирсэн. Миний үг байхгүй. Энийг одоо киакисэн гэж байна шүү дээ. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр ямар ч хэцүү зүйл тохиолдсон, ямар ч хүнд зүйл тохиолдсон хүчтэйгээр сөрж босно гэсэн тийм утгатай. Харамаа Фужи бимдүрж аврагын ярьцлаган дээр нэг юм үг байсан. Одоо сумагийн бэлтгэлийн үеэр
бэлтгэл хийхдээ хүн ингээд заагаад за чи нэг 10 хийчих гэвэл очиод 10 хийчихдэг. А хүнээр хилүүлэхгүйгээр тэрийг бэлтгэл сургуультаа өөрийн санал санаачлагаараа хийж байгаа сумооч нар л илүү амжилтанд хүрж байгаа юм шиг надад ажиглагдсан гэж хэлжсэн. Таны хувьд авраг болж байгаа хүн чинь одоо зүгээр л нэг юм хоорондоо ингээл түлхэлцэж байгаа хүмүүс л авраг болчихоогүй шүү дээ. Энд чинь бас нэг энэ дотор авраг болох хүртэл замд та юуг ажиглав? Бямдэрж аврагын энэ үртэй санал нийлэх үү? Ер нь бол санал нийлнэ тий. Ер нь бол цаг нөхцөх гэж байгаа хүмүүс бас байдаг байхгүй. Хийх зүйл гэж юм тий. Хийхээр хийдэг. Тэг юм хэлэхгүй бол хийхгүй. Тэг ер нь бол сайжирж байгаа одоо айгүй дэш ирчтэй хүчтэй айгүй сайн барилж байгаа хүмүүс бол бүгд яг өөрийнхөө хий гэсэн юм хийж өөрөө яг өөрийгөө бэлдэж явдаг. Багш нь хий гэж хэлэхгүй байхад хий гэж яана гэдэг ч бас тэр ч бас даваа онцлог чанар шүү дээ. 20 мөр бямдэрж явах ус намайг яг мэржсэн мод орж одоо яг хэлчихлээсэн л та. Хүн хүнээс 1 2 3 дахин илүү бэлтгэл хийж хүчтэй болд юм шүү. Яг намайг дөнгөж орж явахад надад өөрөө бүр битээр уцаар ярьж явахад надад хэлж ирсэн. 1990 оноос хойш монголчууд одоо сумагийн дэвжийг эзэлж эхэлсэн тий. Бид нар бол одоо эзэлж гэж ярьдаг шүү дээ. Олон Якозуна, Осеке төрсөн болохоор монгол хүний яг одоо давуу чанар гэх юм уу тий. Тэр нь яаж харагддаг вэ? Ер нь монголчууд Японоос юугаар өөр гэхээр зоригтой юм уу? Би энийг хийхгүй болохгүй тий. Би хүчтэй л өөр оронд ирж байгаа болохоор бидний нуруунд дээрс монгол гэдэг нэр явж байна. Тэгээ ер нь бид нар энэ дээр сайн барилдах болохгүй хүчтэй авах болохгүй бэлтгэлээ сайн хийх болохгүй гэж ер нь бус хүчүүдээс илүү зоригтой юм болов уу гэж. Тийм болохоор Япончуудаас жоохон өөр өдөө зүйл нь тэр юм болов гэж бодож байна л да. Таныг одоо юу гэдгийг нөгөө Монгол улсын гавьяатан мөрчин цол хүртсэний дараа Монголын сошиалт хүмүүс биччихсэн л та. Одоо болохоос яах вэ? Сайхан бүхий удамтай тий. Бараг л одоо энэ Японд дах сайхан замыг нь ахан засаад өгсөн байгаа ч гэдэг юм уу. Мерсер тийм сэтгэл бас харагдчихсэн. Өөрөөр хэлэх юм бол нэг маацтай юм шиг. Гэтэл эн чинь бас зүгээр ирээгүй байх л та. Та юу гэж хэлмээр санагддаг вэ? Зүгээр байж байгаа гавьяа тавьсан зүйл бол биш л байх гэж боддог тий. Тэгээ бид нар ч үеийн сумууч ах нараас ах нарын замжилсан замаар одоо бид ингэ явж байгаа ч гэсэн үүнээс хойш сумуу барилах дүүнэртэй ч гэсэн үлгэр дуурайл болохгүй шүү дээ. Тэгээ ер нь бол бэлтгэлийг маш сайн хийдэг байх хэрэгтэй гэдэг зорилгоор ер нь бид нар бүгд яг тийм зорилготой бэлтгэл хийж байгаа л та. Угаасаа жилийн 6 бошоо 90 хоног зурагтаар гарч байгаа тэр барилдаан дээр бид нар бүхэл энэ бэлтгэл дээр хийсэн бүхэл юм гаргаж байгаа юм чинь. Тэгээ тэрийг үнэлж гинэ гэдэг чинь надад маш их таалагдж байгаа зүйл гэсэн. Тэр бол тийм амархан байгаагүй. Алаан байхгүй юу? Гэт нэг үг байдаг шүү дээ. Яг алаан байсан уу? Та ингээд хүн хэцүү тэр өдрүүдээсээ ингээд хуваалцаж. Тэр алаан байсан гэдэг үг гэдэг шүү дээ. Алаан байхгүй гэдэг. Тэрийг би яг сумгийн амьдралд өөрөө орж ирж байгаа ойлгосон л доо. Яагаад тэгэж хэлсэн гэдгийг бодсон чинь ер нь энэ дугуй төрөх дотор те сумгийн дэвжиний дугуй төрөх тэр дотор байх юм бол чиний нөгөө хүн чинь чиний найз биш өрсөлдөгч чиний дайсан аална л гэж дайр гэж хурцлдаг байсан байхгүй. Бүр чихнээс илүү. За. Тэгэл тэр дотор орсон бол тэгэл миний симпай байсан ч хамаагүй миний найз ч хамаагүй одоо жинхэнэ нөгөө амт явна гэж байгаа байхгүй. Хоорондоо яг хийдгүү хүчээ үзэж бэлтгэлж хоёр би нөгөө хурцлж тэгж бэлтгэл хийхгүй болохгүй. Зүгээр нэг ингээл нүд хариулсан гэж барилдаж тэгж болохгүй. Хөлсөө гаргаж ин цусаа гаргаж ин нэлэмсээ гаргаж ин бүхэл зүйл төр яг бид нар болохоор яг тийм алаан гэдэг утгаараа тийм хурцлах тийм утгаараа тэгж бэлтгэл хийдэг. Тэрийг алаан байхгүй гэж хэлдэг нь тийм л утгатай л байсан байлээ л дээ. Бүр анх одоо ингээд сум олж байгаа хүүхдүүд гэх юм уу те бэлтгэл хийдэг цаг нь адилхан байх уу? Тэр үед чинь бол одоо би Якозуна болно гэж зорж байгаа ч гэсэн болох хугацаа нь хүртэл урт. Тэгээ тэр хооронд бас шантрын штэ. Анх орж ирж байгаа хүүхд тэгж юм хүн бэлтгэл хийхгүй. Гэхдээ анх орж ирэхэд нь анханаас нь хүндийг мэдрүүлдэг бас дэвжээ өөр дэвжээ гэсэн бас байгаа. Өөр өөртөө тэр багшийн тэр дэвжээний багшийн бодлого. Одоо тэр багш тэр хүүхдэд юу заах гэдэг нь тэр хүүхдийг яг яах гэдэг нь гэдэг тэр багш тэр хүүхэд тэр багшийнхаа тэр одоо хийгээд байгаа зүйлийг ойлговол бас нэг жоохон өөр хал гэж бодож байна.
Манай багш бол намайг анхнаас нь надад хүн бэлтгэлээр шахдаг гэсэн. Одоо бэлтгэлээ яг детальны ярил. Тэгээ ер нь бол цаг нартай. Яг ингээд бэлтгэлийг дуусан багш ингээ яг хараа сууж байна. Яг юу хийж ин яг хэлсэн юм хийж ин гэдэг яг бүгдийг яг хийдэг гэсэн. Тэгэл намайг тэгэл би ер нь тэр яг тэрний ачаар тийм хурдтай цолтой бүх болсон гэж боддог шүү дээ. Цолтой цол авсан гэж боддог. Тэгээ ер нь цолтой бүх болсноос хойш манай багш надад юм хэлэхээ болоод өөрийг хийж гэнэ гэж тэгж боддог бас байх л гэж боддог. Ер нь тэгээд багшийг ингээ юм хэлэхгүй ингээ зүгээр сухаар эсрэгээр юм хэлээсэ гэж боддог шүү дээ. Юм хэлчихээсээ яваад яаламаар байгаа мэдгүй. Тэгэл юм хэлээсээ гэж юм хэлээсээ гэж эсрэгээр хэл хүртэл бэлтгэл хийн. Бойлмолч гэх юм уу те. Одоо болмол гэж хэлэх. Ямар нэг юм хэлүүлэх гээд тийм байдаг гэсэн. Хүний нутагт байгаа хүн мэдээж гэр орноо сарна, нутгаа санана, ах дүүсээ санана, найз нөхдөсөө санана тийм хүч тамир авдаг юм нь юу ах вэ? Ер нь тэгэл гэрийнхэн дагаад уцаар байх юм даа. Яг хүнд хэцүү үед юу боддог вэ? Гэр бүл боддог. Би тэгтээ яг хэцүү байгаа үед ээж л баяраад ээжтэй нууцаар ярьчдаг гэсэн шүү дээ. Нууцаар нэ. Нууцаар гэдэг нь тэгэхээр аамаас ах дээрээс нууж байгаа юм чинь. Гэс ээжтэй ярьчил. Тэгэл цаг болчихсон. Эрхэлж ярьдгүү, ээжтэйгээ яаж ярьдаг вэ? Ээжээс асуучих уу? Ах нь хариулна да, дүү нь ирэх үү ээжтэй. нууцаар ярьчдаг гэсэн гэж шүү дээ. Камер дээр таны юу орохгүй. Ирэх үү? Авраг. Ирэх бишээ. Та айгу хурдан хугацаанд цолон түрээд хурдан хугацаанд Yokozuna болж чадсан шүү дээ. Хурдан байх тусмаа тэр хэрээрээ бас шантармаар хэцүү үе олон байсан бахал гэж бодоод байна л да. Ер нь шантарч ийсүү яг үнийг хэлэхэд хүн юм чи байгаль байх уу? Юу яг юунаас болж шантарч ийсэн гэхээр би бэртэл гэмтлээс болж шантарч ийсэн. Ер нь спортын хүнд хамгийн том дайсан бэртлүүд. Ялангуяа сумууд чинь бид нэр тэр том тэр хатуу дэвжинээс тэр доошо тэр хүнд чингээр доошо унах гэдэг бас л. Тэгээ ер нь хөвчлөл унагаадаг шүү дээ. Ер нь тэгэл бэртэл гэмтлээс холор бай гэл хичээн юм бодсон болсноор болдгоо ямар нэг юм болоод бэртэл гэмтэл болоосаа спорт хүнд тохиолддог. Тэгээд яг тийм үед шантарч ирсэн үе байдаг. Тэгэхэд манай багш надад хэлжсэн. Бэртлээ найзгаа олгоод тэгж бодоод хичээд үздэг гэдэг. Найзгаа Бэртлээ дайсан биш, скрээ найз гэж бодоод. бэртлийгээ юу? Яагаад бэртлийг болоо зэж бодохгүй байх юм тий, шүү дээ. ер нь бэртлээ найз болгодог одоо. Бэртэлтэйгээ ингээд хамт хичээд үздэг гэдэг. Тиймэрхүү л боддог. Тэгээ хар хүнцгөө илүү өөрчлөхөөр илүү амар хэлбэраар өөрт. Тэгээ за болий гэж бодох үедээ одоо яагаад болов? Би ч одоо шантарч ирсэн ч гэсэн болио гэж бодож байгаа шүү дээ. Би өөрөө яагаад ч юм барилдах дуртай. Хичнээн хэцүүсэн ч гэсэн барилдахгүй чадахгүй юм шиг тийм мэдрэмж авдаг юм аа тий. Тэгээд би сая авраг цол авчаад авраг цолоос хоёр тэмцээн өнжидсэн л тоо. Ялч бэртлээс болол. Гэхдээ би яг тэр үедээ би сумуу үзэж чадаагүй. Үзэхээр барилмаар санагдаад болдгоо. Юу хийхээр гэмшил төрөж байгаа юм шиг. Тэг хүмүүст нэг буруу муу зүйл хийсэн юм шиг. Яа тэгж яхад нөгөө сошиал мөсөлцөн яа зэ хаална шүү дээ. Надлаас аваар дээр шүү дээ. Сошиал ална гэснээс бошоо дуусаад одоо хэдхэн хонжийн таныг бас төрүүлэн цом өргөнө гэсэн нэлээд найдлага байсан байх. Украины тамирчин цом өргөлөө. Тэ. Та хоёроос нэлийн их уулзраа таарлаа. Бэлтгэл дээр болохоор та их илүү хэрэгтэй мэлэн шүү дээ. Би одоо ингэж хэлэхээр өөрийгөө өмөрсөн л болж байгаа л та. Яг үннийг хэлэхэд бит хоёр анх удаа сая нэг сарын тэмцээний өмнө анх удаа хоорондоо бэлтгэл хийж үзсэн. Ер нь бэлтгэл хийдгүү надтай.
Ер нь Украины тэр тамирчин нэг бэлтгэл хийгээд байдаг. Ямар Сумогийн бэлтгэлийг нэг их сайн хийдэг. Дандаа хүчний бэлтгэлийгээ зогсож байдаг байхгүй. Тэгээд Сумогийн бэлтгэл яг тэмцээний өмнөх 14 хоногт хийдэг. Тэгээд би сая нэг сарын тэмцээний өмнө нөгөө Сумогийн ордон дээр бүх том бөхчүүдийг цуглуулж аваад Югославийн зөвлөлийн урд бэлтгэл хийсэн. Тэгэхэд би яг хоёр арслантай Котозакур арслантай Авнишки арслан хоёртой бэлтгэл хийгээд яг тэр үед анх удаа Авнишкид бэлтгэл хийж үзээд тэгээ яг тэр үед учрыг олохгүй жоод жоохон учрыг олоод ч юм уу те 10 барилдаа би 7 авсан мэт. Тэгээ 3 унаад. Тэгээд яг тэр үед миний өвддөг бэртэл гайгүй байсан. Тэгээ Украин арслангийн ингэж урилуул болох юм байна гэдэг тийм одоо юу гэх юм тактиктэй боллоо. Үгүй яг тэр барил дээр мэдчихэж байгаа байхгүй. Тэрээс бол би нэг ч удаа барилдаж үзээгүй тэмцэн дээр барилдаад байсан. Тэгээ бэлтгэл хийхээр байхгүй болчихно. Тэгээд бэлтгэлээ дээр хийж чадахгүй тэр барилдын яг сайн мэдэхгүйсээр аваад сая нэг сарын тэмцээний өмнө хоорондоо бэлтгэл хийгээд тэгээд таарсан л да. Сая та энэ танай дивжэнд одоо өмнө таны дээр зиндатай байсан бүх гэж шүү дээ. Өмнө би одоо хүүхэд байхдаа ингээ нурууг нугаадаг байсан. Ингээд энэ дивжэн дотроо бас ийм нарийн дэг жай гэж байдаг юм биш. Тэр талаасаа хуваалцвал. Тэ одоо манай дивжэнд Месси гэдэг би яг дөнгөж мэржлээс мод анх орж ирж байхад том цолтой бүх тий. Би туслахын нэг явьжсэн. Нурууг нугаан, ус нуржих нурууг нугаан, хоол ундын хийн, ая тавгийн угаан тэгээд дэлгүр мэлгүр юмд нь явна тий. Зарагдана. Тэгээ бүх юм хийдэг байсан. Уусаа туслах нь юм чаргагүй. Тэгээ тэгж яхад манай тэр симпай Месси сан ийм ажил хиймээргүй нэг л гэж байна. Үнэн гэлчих гэдэг. Тэгээ би шууд үнэн гэл тийм би хиймээргүй. Тэгээд намайг за тэгвэл хурдан цолтой бол. Хурдан цолтой болоо гараад тэр. Тэгжсэн байхгүй. Тэгэл тэгж хэлсэн маргааш нь битэр хооронд аюул их бэлтгэлээ. Ягаад ч дөнгөж орж ирсэн хүүхдтэй нөгөө том цолтой бөгч хоёр хоорондоо бэлтгэлээ таамж. Би бүр гайхаад. Тэгээ нөгөө тэглээ барахгүй шүү дээ. Хаалаа болно шүү дээ. Тэгэл явандаа давдаг болол сүултээ хоорондоо халалцдаг болол тэгсэрөө нэг мэдсэн чинь би чинь цолтой болол нөгөөдхөнтэйгөө яг адилхан түвшин дээр очиод тэгэл дээр нь гараал тий. Тэгээ одоо ингээ дээр нь гарсан. Одоо ингээ дээр нь гарсан. Тэгээд надад юу н тэр үгийг хэлээд намайг бэлтгэл дээр шахсан манай тэр симпайланда тий. Мессэн. Хурцалж өгсөн юм. Тэг хурцалж өгсөн. Япончууд сумогийн аврагыг бурхантай ойр гэж үздэг гэж. Одоо Япончуудад уламжлалт ойлголт сэтгэхгүй нэг юм соёл онцлог байгаа даа шүү дээ. Тэгээд тантай сая хэдүүлээ нөгөө Вестн хотелийн урд бас зураг авалт хийж хахад бүр ингэж ирээд бүр ерөөсөө тэр бол их нэлээ настай хүн байрын хүн байж шүү дээ. Гараа алга хавсраад мөрөгж гин, залбирж гин, инээж гин, бүр маш их хүндэлж гин. Бурхан дайны хүлээж авч гин гэсэн үг үү? Ягаад аврах хүнийг бурхантай ойрхон гэдэг ягаа гэхээр нөгөө аврах хүний зүудэг цунаа гэдэг шүү дээ. Цагаан бүс. Нөгөө урдуур ингээд 5 юм унжилсан байдаг. Тэрийг зөвхөн бурханаас өөрхөн аврах хүн зүудэг. Яг бурханы тийм зүйлийг зүүж байгаа ганцхан аврах хүн байдаг болохоор бурхантай хамгийн өөр хүн гэж хэлэгддэг байхгүй. Тэгээд ер нь Японд ч гэсэн аврах цолтой бүхэд те дөнгөж төрсөн нөгөө яраа хүүхдээ авчир тэрвэрлж одоо монголоор их домнуулдаг гэх юм уу. Эрүүл сарвал инх тэнх нөгөө ямар ч өвчин золонгүй нөгөө өсөж томрохолтгой гэдэг. Тэгэж домнуулдаг гэх юм уу те. Домнуулмаар биш манай. Тийм би угаасаа домнуулах гээд орой авчирна. За тэгээрээ. Монголчууд ч бас аврагаасаа айд савн гээл хүүгээ бас өмсүүлэх дуртай байгаад байдаг тийм Монгол үндэсний бүхтөө. Ойрдогддог юм шиг байлаа тий. Би ч нөгөө үндэсний бүх барилдаж үзүүгээ чад ирсэн. Би сая гавьяат авчаад анх удаа бүх өргөнд орлоо. Бүхтээ хамгийн ойр байсан гэр бүл юм гэж би бүх өргөнд орж үзег байсан. Сайхан байсан. Монгол руугаа явж ер нь амжидаггүй юм байна л да тий.
Монгол руу явахаар энд бэлтгэлээ алдчих гээд. Нэг өдрийн бэлтгэл ч юм бас нэг өдрийн бэлтгэлийг алдна гэдэг ч бас хэцүү шүү дээ, тийм чухал. Тэгээ Сумагийн одоо нас өөрөө бас дөнгөж 30 гараад л дунджаар зодог тайлж гинүү тий 34 5. Тийм ер нь бол дунджаар 34 татаад. Тэгэхээр бас богино карьерт. Монголдо очихоор өөр бямс өрөн болдгоо. Одоо энд бол ингээл Якозуна гэдэг тэр цолыг авч Монгол очихоор аав ээж нэг ирэх хүүхдэл болно доо. өвөөгийн ирэх хүүхд өвөө эмээгийн. Тий. Би ч одоо бахар багасаа л өвөөгөө дагаад явчихдаг. Зам болохоор хөдөө өвөөгийн мал руу хөдөөгөр явчихна. Тэг мөрнөөс салах. Мөрөн дээр мордох юм бол бууна гэдгийг мэддэг. Үлсэхгүй байна уу гэхээр үлсэхгүй байна гэж мөрөнөө л өдөд өгдөөс шүү дээ. Тэгвэл хөдөө ахуйтай их ойр өссөн юм биш үү? Сумын газар авраг хэдийгээр одоо өөр үндэсний бөхөр барилдаг ч гэсэн бас аврагал хүн шүү дээ тий. Сумын газар ах нь танд ер нь юу хэлж зөвлөдөг вэ? Сумынх надад ер нь бол тамирчууны сэтгэл зүй гэсэн үг. Сэтгэл зүй ямар байх вэ? Авраг хүн сэтгэл зүй ямар байх вэ? Ямар байх гэж хэлэх үү? Тэр ч тэгэл битээр нь. Нооцоо. Та тэгээ дагаж мөрдөж чадчихэв үү? Ер нь оролдол байдаг шүү дээ. Оролдол байгаа юм шиг. Тэгэл ерөнхийдөө бол сэтгэл зүгээ яаж барих вэ гэдгийг надад их заадаг да. Тэрнээс бол чи өөрийнхөө барилтыг өөрөө мэднэ, өөр хүн чиний барилтыг заана гэж байхгүй шүү дээ. Одоогийн харин Сумаг өөр спортуудтай харьцуулахаар одоо үндэсний бүхтэй ч гэдэг юм уу те. Өөр тэмцээнүүд бол жилдээ яг нэг хэдхэн удаа товлогдно. Нэг удаа барилдаал те. Эсвэл нэг барилдах хугацаа нь хэдхэн өдөр үргэлжилдэг. Гэтэл Сумаа бол ингээд сарын зайтай барилдана. Тэгээ нэг удаагийн башаа 15 өдөр үргэлжилнэ. Жилийн 15 хоног ийм өндөр сэтгэл зүйтэй, өндөр бэлтгэлтэй, өндөр дарамтанд ор байна гэсэн үг үстэй. Тийм шүү дээ. Тий. Тэр ер нь бодсон чи бас их хүнд юм байна. 15 хоног. Тэгэд 6 гэдэг чинь жилийн 90 хоног. Тэгээ ганцхан жилийн 90 хоног биш. 4 сар 6 сар 7 сар 4 сар 6 сар 8 сар 10 сар 11 сард дандаа төрийн барилдаа ингэ ийж тийш явчихна. Барилдаа нар ингэ төрөө явчихна. Ер нь нэг гэртээ байдгүй шүү дээ. Тийм байна. Лондонд барилдаад Тэгээ Лондонд сая 10 сард очиж барилдсан. төрүүлсэн шүү дээ. Тэгээ 36 жилийн дараа Лондонд дахиж Сумогийн барилдаа болоод тэр нь би төрүүлсэн. Барилдах бүрийн өмнө л нэг юм сэтгэл зүйн жоохон дарамт мэдрэх үү? Өөрийгөө одоо яаж зоригжуулах вэ? Байнга л нэг юм шахуулах юм тий. Тий, харин одоо ингээ урт байгаа 15 өдөр ингээд би маргааш ялах Тэгээ хэвээр ялах болов уу гэл ингээд. Би анх тэгэл за маргааш ч одоо яан да гэж боддог. Яг анх. Маргаашиг давхараа маргааш хүлээж байгаа. Маргаашны давхард маргааш нь байгаад байдаг. 15 хоног дуусаад за одоо ингээд дууслаа гэж бодохоор ингээд дахиад 15 хоног гэдэг шүү дээ. Ингээд хүний бие ингээд мангар хүнд болчихд юм л шүү дээ. Бид нар чи бичлэгний дараа гэдэг шүү дээ. Бүр ингээд шууд орон дээр хөвтмөр санагдаж байна. Тэгэж. Ер нь сэтгэл зүгээ бэлтгэнд бол би ер нь Сумогийн талаар нэг тэмцээнд үер боддгоо юм уу? Барилдад очиж би шал өөр юм явж байдаг. Бүхэн тэр одоо юу гэх киномын үзэх юм уу те? Өөрийгөө тийм Сумогос жоохон хүндэрүүлдэг юм уу? Тэгэл өглөө нь болно шүү дээ. Өглөө болоод дахиад нөгөө Сумогоо бодоод явж байгаа. Авраг болчоор нэг байнга нэг юм амжилттай байх ёстой гэдэг нэг юм байгаад нь шүү дээ. Би чидэггүй лөө. Тий. Байнга давах ёстой, байнга төрүүлж цом өргөх ёстой, байнга энэ хүн гэх ёстой, авраг байж инглээ, авраг эмчнээ гэх ёстой гэдэг нэг юм байнгын амжилт гаргаж явах ёстой л. Харин тий. Авраг эмч авраг бол заавалчгүй давах ёстой, авраг бол ялгадаж болох юм болохгүй. Тийм бол байдаг. Гэхдээ үе үеийн аврагуудын ярьж байгааг сонсохоор л тэг амар хэцүү юм яриад байдаг байсан. Тэгээ тийм байдаг байх бол гэж боддог байсан. Өөр аврагуулж ойлгосон доо. Тэгээ ерөнхийдөө бол аврагын сэтгэл зүй гэдэг бол маш чанга хатуу байх хэрэгтэй юм байлээ. Тэгээ би бол эхний аврагуулчид эхний хэдэн сар бол өөргөө доктортой байлгаж чадаагүй. Чаддаггүй юм байлээ угаасаа. Эхэндээ бол тэгээд тэрийг давж ижил жинхэнэ авраг болно доо гэж
бодчихлоо. Хаврага хаан гэрт нь ирчгээд байна. Өстө сайхан айл байдаг юм байна. Сайхан амьдардаг юм байна. Тийм байна. Токио хот тэр чигтэй харагдаж штэ цонхоор. Харин тэ. Өөр өндөр дээр ах туртай. Ах トゥ хоёр нас ирсэн байна. Тэгээ манай төрсөн ах トゥ хоёр ирсэн байгаа. Ихээс гурлаа. Ихээс суруулаа. Сая хэдүүлээ нөгөө багштай нь уулзаад тэгээд нааша хөдлөө штэ. Тэгсэн чинь багш нь анх би хараад Озаки лав болчих юм байна. Озаки буюу одоо арслан болчих юм байна гэж харж исэн. Гээд нөгөө монголчууд морь бүхийг ер нь хараад шинждэг шиг тэгээд шинжээд мэдсэн бах та. Та өөр нь ингэж бодож ирсэн юм мэдчихсэн үү? Үгүй. Би ингээд өөрийгөө шинжүүлсэн гэдгээ ч мэдээгүй. Зүгээр уулзаал. Тэгээ зүгээр уулзаал юм яриад анх багштай уулзахад гэхдээ анх багшаас жоохон айжсэн шин. Бүр ингээд хараад үлдээгүй ингээд. Дээрээс нь доош ингэж. Тэгээ би тэгээд энэ хүн би ихлээр би багшийг сумгийн багш гэж мэдээгүй. Энэ одоо ямар нөөм бэл гэж байна. Яах гээд байгаа юм болоо гэд. Синжээр сумгийн нэвжинэ багш байсан юм бэлээ. Тэгэл тэр өдрөөс хойш анх уулзсан өдрөөс хойш тэгэл юм дандаа багш ирдэг болвол сургууль дээр манай сургууль дээр ирж бүгчүүд авчиж надад бэлтгэл хэлээдэг. Сургууль ирнэ үү? Тий. Атлас би тэгэж ахлах сургуулийн нэг яг 3 дахь ангид орох гэсэн. Төгсгөө ангид орох гэсэн. Амжилт гаргах нь тодорхой хүн олоод авчаараас баярлаад бүр очиж бэлтгэл нэгдэг. Тэгээ ирж бэлтгэл хийж өгдөг. Татаж болохгүй шүү гэж бараг тий. Багшийнхаа өмнө сая бас санаандгүй гэхүү амлалт маягийн мөчлөө шүү дээ. Нөгөө ачийг хариулахын тулд одоо. Харин надад тэгээд хариулахгүй болохгүй л дээ. Төрүүлнэ гэд тэ. Тэгээ би одоохондоо 10 жилийн дээр төрөө байхгүй байгаа. 10 жилийн дээр төрөө байхгүй болохоор төрөө гэдэг зүйл одоо зорилгоо тавьчихсан. Гэхдээ бэлтгэл болох байх тал гэж бодлоо. Тэгэл явж л байна да. Бэлтгэл байхад таны хувьд амархан л та болчихно. Тэгээ ер нь бэлтгэл гэдэг чинь л хэцүү л дээ. Бэлтгэл байх тэгэл болдог олгол гэдэг тийм. За бид хоёр танд та одоо сүүлийн хэдэн жил Монголда цагаан сар тэмдэглэж амьдсангүй гэсэн шүү дээ. Тэгээд бид хоёр танд бас цагаан сарыг авчрах гад жоох юм бэлдэж ирсэн байгаа. Тий, Монголоос Өв соёл компани, Өв соёл брендинг хэвийн боовыг бэлгэлж байна үгээрээ цагаан сарынхаа эдэг засаарай. За баярлалаа. Хорвогийн хамгийн 7 жил шүү. Хорвогийн бүтэн чи бас Монголын бүтнээс өөр юм биш үү? Жиндэг бүт бууз. Тийм байна. Тий нөгөө далай дээрээс болоод тий. Аврагдаа ингэ зориулж зөвхөн тань зориулан ийм сайхан үзэмж Монгол брендийн хаан дээлэг. За гэлээ. Одоо үнсэлнэ. Таарч өгөө. Манай Монгол хэлч бас гоё. Тод өнгө юм дээж өнсгөр гоё. Тоддаг юм. Өөртөө өмсөж үзээгүй юм өмслөө. Хүн таалагдаж байна уу? Таалагдж байна тий. Таалагдж байна үгээр тулгаад байгаа юм шиг. Яг хэмжээг нь авсан байна. Айгуу тийм гоё үнэштэй. Гоё үнэштэй. Ичмэрлэн. Цагаан сарын баярыг угтаад өв хишигтэн майдар гэсэн 3 төрлийн хэвийн боовыг хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан тийм үйлдвэрлэлгээрээ онцлогтой. За. Тэгээд цагаан сарын гэж нөгөө тавгийн дэсээгөө айгууд чинь. Тэгээд ингээд цасан бас Монгол ам шиг мэдэрч авч. Харин танад ирсэн чи ер нь Монголд байгаа юм шиг санагдчихлаа. Бас тийм дээ. Монголд бас нэг Монгол айл байна да. Ер нь бол гэртээ байхдаа нэг Монгол байгаа юм шиг мэдэрч байна шүү дээ. Тийм. Ер нь гэртээ хайгуу дуртай. Сайхан сүтээ Иш нөгөө чхобо шоо гэдэг нөгөө уусга музыка нагоёгийн тэмцээнд явах юм дургу яг үнэндээ. Тэгээ гэртэл байх дуртай. За ингээд дахиад ингээ болчихсон. 7 өргөр биш 5-аар. Гоё өнөрч чинь тийм ээ. За идэ. Энэ юу юм бол? Цагаан сар гэж ярахаар одоо тэгэл хүүхэд насны дурсамж руу хөдөлөө орж. Хамгийн дуртай баярлалаа шүү дээ. Бэлэг цуглуулдаг. бэлэг цуглуулна. Мөнгөтэй болдог тий.
Тэгээ би тэгээд Японд ирснээс хойш цагаан сар нэг очиж тэмдэглэж чадаагүй болохоор Айлд орчоод буузаа ичээл за хизээ бэлгийг өгөх юм бол та. Бэлгийг өгөх юм бол та гэж хүлээгээс уучдаг. Сэтгүүр ингээд Японд ирсэн гэсэн үг үү? тэгээ би студент ирсэн. Жохон ирсэн биз дээ. Гэрээсээ тийм жоох хүүхэд хол байх тухайн үед хэцүү байсан уу? Үйлэл явж ирсэн. Яг ингээд онгоцны юу доо орох гол нөгөө гэрийнхэн дүнсүүлэл явхад бол тэгэл нөлмөс туслаад явсан да. Ард дүнсүүлэл юу болцсон. Уулын богн нуурандах цагаар онгон нутгаа зорно би. Тэгээ ирэл анх удаа Японд ирэл. Өстө хөгөөж ирсэн. Гүр бодохоор ичээд идэв. Тэгээ тэгэж их бэлтгэл идэр хийж үзээгээс өгч гинт хамт өдөр болгон бэлтгэл хийгээл. Тэгээ хичээл Япон. Би Японыг ирж байгаа. Та ч юм бол уг нь жинзийн үеийн хүн шүү дээ одоо. Нэг Монголд нэг балаа жинзэн гэдэг болцсон юм лээ те. Энд тэхгүй юу? Энд тийм жинзэн минзэг гэсэн байхгүй шүү дээ. Байхгүй. Би чи Японд байгаа Монгол бол идэх дүртэй. Аюу их Монгол бол идэх. Бууз гэснээс би яг тэмцээний 15 хоног эхлэхийн өмнөх өдөр нь эхний өдрийн яг өмнөх өдөр нь яг 15 бууз идсэн шүү дээ. Бүлэгдэж үү? Тэ. 15 давхын төлөө үү? 15 ч олон билүү? Ер нь зүгээр бууз тийм. Баг болоо гайгүй лөө Монгол хүмүүс. За хэр үйт юм бол мэдэхгүй байна. Нэг 10-ыг бол идчихэн шүү тий. Анх барилдаж эхэлж байхдаа айгүй хийддэг байсан гэсэн чинь бүр ингээл инээ тултал ингээд иддэг. Энэ дээр ирж байгаа нь мэдэгддэг байсан ингээд тэгэж идсээр хагаад одоо ингээд залхацсан эдхийг харахаас ч хөсөхгүй нэг юм гэж байна уу? Будаа шүү дээ. Бүр будаанаас салаад. Будаанаас салсан. Анхандаа бүр үнэхээр хэцсэн. Тэгээ нөгөө будааг нь амар их хэмжээгээр агшаана. Тэгэд энийг зав ийм бараг одоо энэ аягаас тий. Жогон том аягаар ингээд дүүргэж жагаад 3 биднэ гэж байна. 3 удаа тэр будааг идэнэ. Тэгээ ингээд энүүг ингээд баах ингээд будаага ойлж идэх юмнууд ингээд тавьчих мах юм янз бүрийн ногоо могоо. Тэгээ бүгдийг л идэнэ л тий. Энэ будааг 3 аягийг идэ гэж байна. Эхний аяг нь бол идчихтэй. За хоёр дахь нь чүүтэй идэнэ. 3 дахьтаас нь явахгүй шүү дээ. Гэл гэж байна. Тэр удаа та тэгээ ямар шүү хөхөд бэ? Би ч өстөө нэрээ аав ээжинчгийг халдуулсан. Цаглах байсан. Захирлууч нэг удаа багш нартай орж ирж байгаад чамаг удаа яах вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь багш нар нь болохоор хичээлээ тэгээд явуулахгүй. Чамаг хөөё хөөж болохгүй болиулах ямар хэцүү байж гэсэн. За ууслаарай багшаа гэд. Ер нь тэгэж багш нар захирал дээр орж иж тэгэж ирлээ. Тэнэс хойш би тэгээд өмүүлээг үү. Манай зодон зүгээр ноцолдоноос ихэл зодон болчлаа юм л да. Тий. Хайна дуучин хайна ахтай. Тэгээд десанттай тэр найрууд дээрээ дуусан байсан шүү дээ. Сүтэ цайтай цэвэн дуусан. Хайнаахтай юу дуусан бэлээ? Хайнаахын хайрын дуу тиймэрхүү юм шүү дээ. Би хоёроос хайнаахтай дуулсан. Гурваа хайнаахтай дуулсан юм байна. Би тэгтээ тэр Шинэ жилээрээ найран дээр дуулах ёсгүй юм билээ. Нэг бүр дараа нь өөрөө үзээ ичээд. Хайр айгүй юу? Дээлтэй тэгээд үгэлж мүгэлцсэн. Ичвийн юм биш үү? Би тэгэхэд ичээд гээл тээ. Тэг уусал ичээд байгаа юм чи. Өмнө нэрээ хахуухан аврагтай ярилцж байхад бэлтгэл хийж байхад ингээд цус амтагдаад байдаг гэсэн гэсэн. Тий. Тэр бүх бэлтгэл дээрээ гээд байгаа шүү дээ. Тэгтлээ шахаж бэлтгэл хийдэг гэдэг чинь бараг уушныхан цус гэдэг лээ. Тэг ер нь бол цус хамтагддаг. Би нэг удаа хакка орох бэлтгэл хийж чад дөнгөж ороод удаагүйсэн. Өсөөр болж чад дөнгөж ороод удаагүйсэн хүүхэд хакка орон дэвжин дээр бэлтгэлээр очиж чад. Тэгээ авраг бол надтай барилдахгүй хахлаа гэж бодож илсэн л та. Дөнгөж ороод удаагүйсэн юм чинь. Тэгээ үчил авраг би ямаага халаагаал гараа руу буугаал
ороод ирж шүү. За надтай барилдах хөө гэж чи шууд нэг барилдал шууд чи гэж надад шууд хурга зааж байгаа юм шиг. Чи нэшгэл. Пал гээл байсан. Яана гэл. Би чи дөнгөж сургуулаа төгсөөд орж ирж байгаа дөнгөж залуу хөхөд 19-тэй байсан 18. 19 19 яг 19 хүрсэн. Чака ороод энэ ч амар том амар хүн шүү дээ. Орж ирвэл. Тэгэл барилдлаа. Алуулж. Бүү гэхгүй бах тий. Сомогийн л дэвжээ. Алуулж байгаа юм чи. Түс хагуу орохтой мөргөлдөл түс гэл өрс. Хүзүү ингээл ийг болцсон. Йоо их. Нөгөөдг нь авраагаад иддэг. Би чинь нөгөө доо зиндааны бүр доо зиндааны бүх аврахтай барилдана гэж юм байдаг байхгүй. Тэгээд би чинь тийм тэгэхээр таныг бас нэг дасгалжуулж байгаа хайрлаж байгаа нэг хэлнэ юм шүү. Бас тийм илээсэн баг. Тэгээд яачл барилдсан. Тэгэл би нэг давангаа алтчихгүй. Санаанд нөгөө даваач юм л дуунсан. Тэгэл эвгүй болгоц. Дараагийнх нь одоо орсон чил хууш савтал орж дүс гэл. Би чинь нэг үс хууш савцсан гэсэн. Тэ. Хууш савсан юм чи. Юу ийгэл. Тэгээд барилдааны бэлтгэл дууслаа. Алуулчихгүй хаа шиг. Тэгээ гэжсэн чинь нөгөө сумгийн хамгийн хэцүү даслах л нэгэндээ чээж өгөөд. Тэгээ нөгөө биенийхээ жингээ өгцөн нэг төрн хоёр шиг ингэ төрдөг дасгал байдаг байхгүй дэвчин тэр дотор. Тэгээ нөгөөд нь бүр жингээ өгөөд ингэ бүр хүнд болгож ир нөгөөд нь төрөгдөхгүй. Тэгээ очиж чи надад авраг өгдөг юм. Авраг чинь бүр хөдлөхгүй шүү дээ. Авраг чинь ингэ дээгүр уу юм байхгүй. Дуугаар ингэ амар хатуу паг гэж зогсдог юм. Дээгүр мангар уу юм. Сууртай Тий. тий. Тэгээ дээгүр ингэ уян ингээд хөдлөхгүй шүү дээ. Би түрээд өгдөг хөл нь хөдөлдөг. Миний хөл хоошоо яваад байдаг. Төрж байгаа юм ийж. Тэгээд би хакуу орохт дөнгөж ороод удаагүй сөхөд цус хамтагдлаа. Цус нь бүр үнэртэй хамтагдаад бүр сүлдө цус нь гарч ирээд. Ингээд цус гараал. Тэр чинь харин ингээд уушиг амар өндөр ачаал аваад бүр ингээд тултал ачаал аваад тэгээд аргуултай. хагарч юм. Аргуултай 40 минут тийм тасгал хийж байгаа юм чи. Тасралтгүй. Ер нь тэр дасгалыг 5 минут ихэдэлхэн эвүүддэг байхгүй. Тэгэхээр ягаад ч юм тэр өдөр 40 минут хийсэн мэт аврахтай. Авраг нь хөдлөхгүй. Би чинь босоол унаал намайг чинь зүгээр тийж твжин дээр чинь өнгөрүүлээл босоод ирсэн чинь зүгээр л нэг юм шаварнаас гарч ирж байгаа юм шүү дээ. Нэг амар юм уу гэл. Гэл өгч. Аврагыг давж аврагуулна. Тэгээд хакка аврагын тийм бэлтгэл өдрийг дуусаад зөвхөн хакка авраг зодод тайлахт нь би скиок гэсэн. Скиок золтой бүр дээдсэн дараа бүр дээрвчсэн. Би хакка аврагтай барилдаж үзээгөө зодод тайлсан. Яг одоо барилдах боломжтой болол яг барилдах хэмжээнд ирсэн чинь хакка авраг зодод тайлжсэн. Тэгээ би зодод тайлахт нь барилдаж чадаагүй зодод тайлсан болохоор бас нэг үл харамсаж явдээ. Нэг барилдаад үдчихгүй явдаа гэдэг. Тэгээд тэгэж тэр юм мэдгүй. Тэгсэн чинь хаккоор надаас за миний бахихаа аврагын зодод тайлхсал тэр сүүлчийн аврагын ёслохыг хийх. Тэн дээр миний донд гараад үг гэд. Тэгээд тэр үед арслан байсан Такакешо гэдэг Японы бүхтэй бид хоёр арга тамт орж ёслох хийжсэн. Монголоос нийт та 6 дахь якозуна. Тэр би 6 дахь якозуна. Өмнөх якозунаар буюу аврагууд маань бол түүх бичсэн, рекорд тогтоосон бүгд л одоо өндөр амжилттай якозунаар байдаг. Тэгэхээр нөгөө зөвхөн одоо хувь хүн би чинь одоо тусдаа хүүхэн юм чинь тий. Тусдаа тамирчин юм чинь би ч одоо бомсүрэн юм чинь тэдний рекорд түүх одоо надад хамаагүй гэх аргагүй болчиход байна л та. Одоо тэр Монгол гэдэг нэр өмнөх якозунарын амжилт монголчууд Монгол гэдгийн нэр төр ингээ бүх юм ингээ тань дээр нуруунд дээр ингээ нэг юм хүнд цүнх үүрцэн юм шиг шууд ороод ирж шít. Харин Босго болсон чинь. Тийм босго болоод ер нь миний өмнөх аваргуудын гаргасан амжилт тэр амжилтын мөнхөө залгамжуулж явахгүй болохгүй гэдэг тийм хүнд үүрэг ирсэн л тээ. Тэгэхдээ олон төрсэн хүн чинь одоо хаккоор байна тий 45 одоо өдөрж авах болохоор 25. Тэгээд ер нь бусд нэг 19-8 гээл өдөрд. Тэгэхдээ тэр хүмүүсийн төрөг бол одоо тэр хаккоор даваа хоёрыг тий давна гэж болж хэлж чадахгүй ч гэсэн
ядаж төрүү гэдэг зүйлийг жоохон ч гэсэн ойртуулах юм санагдаж тийм бодолтой явдаг. Яаж чижсэн 45 25-ыг давна гэдэг бас хэцүү л дээ. Сумагийн одоогийн нийгэмд бол тийм. Одоо бүрч өрсөлдөлтөө болоод. Одоо бүрч өрсөлдөлтөө болоод. Ер нь олон улсын ямар бүхчүүд, аль орны бүхчүүд илүү хүчтэй байх вэ? Одоо ганц л нэг юм байна шүү дээ. Украины авнишки. Одоо дараагийн башаа тэр хүн төрүүлэл авраг болох болов. Тэгээ дараагийн башууд хэрвээ холбооноос гаргасан болцлыг биелүүлэх юм бол аврал авах байх. Казунад нэлээ ойрхон л байгаа юм байна. Тэгээ ойрхон байгаа. Яг одоо бол Японы 1, Монголын 1 Японаа, нийт 2 Японаа. Тий, 2 байгаа. Хэрэглэж байна да. Гэхдээ яг юм яаж ирэх юм мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Юутэй ч одоо би яг бэртлээ эдгийг тал дээр анхаарал тавьсан. Одоо ажиллаж байгаа. Бэртэлтгтээ бодсноос хамаагүй гайгүйсэн. Гэтээр бас хоорондоо нэвтрүүлгээ нөгөө зохиол төлөвлөгөө асуулт гэл ингээл бэлтэж байхдаа хоорондоо ярьжсэн байхгүй. Аврагад ингээл айгүй их тийм хариуцлага юм ингээл үүрцэн явж идэг юм байна. Тантай уулзч үзээгүй ч гэсэн тэр их юмнуудыг уншаад шууд тэгж бодож байгаа байхгүй юу? За. Тэгээд тийм учраас ингээд нэг юм их орончин ч юм уу те бид нар дэмжиж байгаа шүү. Та чаднаа те ингээд нэг баярын эерэг гэгээлэг ийм одоо зүйлсийг мэдрүүлэх юмсан. Дарамт багтаа юм ярилцлага бас өрнүүлчих юмсан гэж их бас хичээсэн. Тэгээд нэг хүнээс асахгүй бол бас болохгүй загнуулна тий. Тий юу гэх Тэгээд одоо аль болох нэг юм хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ тий. Тэг хүн бол сэтгэлийн. Тий, сайхан их орондоо ирсэн юм шиг мэдрэмж аваа, сайхан дээл хувцас өмсөөд Монгол өв соёл Монголынхон тухай ярилцаад ингээд суул нэг сэтгэл нь өргөгдчих юм болов сэтгэлээ нь өргөчих юмсан хоёлаа. Цагаан сарыг аврагтаа бэлэглээд сэтгэлээ нь өргөчих юмсан гэж хэлчихсэн. Баярлалаа. Би үнэхээр гинтим байла надад цагаан сарыг надад авчирч манайд одоо ингээд битгүүлээ сууж байгаа надад маш сайхан байна. Тэг үзэж байгаа Монголын ард түмэн ч гэсэн жоохон ч гэсэн ойлгох байх гэж найж чинь тийм. Сумо гэдэг зүйл харагдж байгаа байдгүй шүү. Яг үнэ. Тэр дэвжин дээр гараад нэг хэдхэн секундэд дуусч байгаа зүйл цаана асар их жилийн хөдөлмөр өгдөө шүү гэж. Гэтэл энэ 100 гаруй сая хүн амтай ийм том эдийн засагтай дэлхийн топ 5 эдийн засагтай улсуудын нэг шүү дээ тий. Сүүлд хэдэд байлаа да. Одоо түүхэн уламжлалт спорт. Тийм Монгол биш өөр улс орны соёл тэр дэг жаяг дотор тэр өмнө дотор ингээд Yokozuna болно гэдэг бол ерөөсөө Бахархмаар юм аа гэдэг. Өмнө бол ингээ бахархмаар юм аа гэдэг ингээ мэдэрчсэн үздэг байсан шүү дээ. Тэгээд сая тантай ярилцах гад одоо ингээ мэржийн сумогийн талаар судалсан чи бүр л их бахархал төрлөө. Тий, яг үнэ. Энд ирчээд битэр чинь бас нөгөө сума бүхийн ордон ороод хүмүүстэй уцаар яриад айгүйх ингээ явж хахад тий, энэ Yokozuna чинь өстэй Японд бол их авраг гэдэг үг нь бүр тохирохоор тийм их одоо ястай л дээд зинда гэдэг үг чинь их энэ дээр таарсан үг гэдэг юм байна шүү дээ. Их авраг гэдэг үг чинь бас яг л оноос нь л үг гэдэг юм байна. Тэгээ үнэхээр бас нэг өөр ертөнц байдаг юм байна. Энэ хүн чи одоо ямар их юм зүйлийг ийм залуухан 99 оны. Хүн чи одоо ямар их юм уурч авдаг юм бэ гэд баг. Одоо монголчууд хэлдэг нь жинзи юм. Тий, жинзи байгаад байдаг. Сумоч бид нар чинь бүгд тэр одоо ийм сошиал те интернет хөгжсөн үед сошиалар бүх зүйлийг харж байгаа шүү дээ. Тэгээд сумоцын групп тиймэрхүү юмнуудыг бол сумочууд бүгд мэдж байгаа. Тэгээд сумочууд ингээд уулзахаараа нэг зүйлийг ярьдаг. Тэр сумочууд ингээд бид нар ч одоо ингээд тэмцэнээс гадуур ингээд хаяа ингээд уулзаж юм ярьж суу шүү дээ. Тийм үед сумочууд нэг л зүйлийг ярьдаг. Монголчууд минь те энэ хитгэн барилж байгаа энэ монголчууд ядаж муулахгүй маа гэхэж байгаа. Дэмжихгүй маа гэхэж байгаа муулахгүй юм байна гэж. Тэгээ нөгөө сумочд би ярьдаг байхгүй. Тэгээ зарим нь бүр тэрнээс болж нөгөө нэрвтэй хямарсан хүмүүс зөндөө байдаг. Тэгээд амжилт нь буурна шүү дээ. Тий. Тэгээ би бол хэлж ирсэн. Одоо хин юу хэлэх нь хамаагүй. Тий, хин юу хэлэх нь хамаагүй. Би болохоор бүр тэмцэний үеийн бүр сошиалс ингээд хаяа явчихдаг. Шууд уцнараас шууд устдаг шүү дээ. Тийм, тань руу битэр ч холбоо ярьж чадаагүй шүү дээ. Башааг уу. Манай ахлаа бол бүгдсэн мөлий. Тэгээ би нөгөө бүх юм устгачдаг болохоор.
Тэгж ядаж өөртөө бас тийм хэцүү зүйлийг ойртуулмааргүй шүү дээ. Тэгээ би нөгөө хэдэн сумуучтай ч гэсэн хэлтгэлээ та нараа зөвөр тэмцээний үер дээр бүр хайчих. Устгах гэдэг. За хэдүүлээ сайхан одоо Монголынхоо тухай ярилцъя. За тэгээ. Монголынхоо юуг хамгийн их санаж байна? Монголын нөө агаар би ер нь Монголын 100-ыг их санддаг шүү дээ. Монголын цонч гоё. Тэгээ Монголын 100 аягүй сайхан. Монголын 100 шиг тэнгэр рүү гараад ууд хараад ивдэг шиг сайхан байхгүй. Энэ тэгж ууд харагдана гэж үнэхээр байхгүй. Хоёр удаа гараад хараад зэ. Ууд нэр харагдахгүй. Стод харагдана гэж бодлоо. Тэгээ ер нь бол Монголын 100 л их санд юм да. Айраг уугаал мөр унаал өгч байгаа шиг. Сайхан бол байхгүй шүү дээ. Хотод өссөн хэдийч Монгол ахуйтайгаа ойр өссөн юм байна шүү дээ. Тэгээ би ер нь 100 дандаа 103 сар бол хөдөө гараа явчихдаг гэсэн. Сургууль амарлаа юу гэсгээл маргааш гараа явчихдаг. Хүмүүс нөгөө таны аав суугаар арчаагаар таныг илүү таньж мэдээд байдаг те. Одоо бүхэн удамт айлын ийм сайн хүний үрээ гэд. Гэтэл таны ээжийн тал бас их мундаг хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна лээ. 3 хөдөлмөрийн баатартай. Тий, 3 гавьяаттай. 3 гавьяаттай. Тэгээд та ээжийнхээ талынхны тухай ярихгүй. Тэгээ манай ээжийн тал угаасаа Төв аймгийн Жарлан цум. Тэгээ Төв аймгийн Жарлан цумдаа нөгөө газар тариалан тэр үед ч одоо улсын авраг гэдэг юм л шүү дээ. Хөдөлмөрийн мадрыг 3 хөдөлмөрийн мадраг 3 гавьяаттай. Бүгд газар тариалангаар явсан. Манай ээж болохоор өөрөө газар тариалангаар яваагүй. Манай ээж болохоор барилгаар явсан. Барилгын дотоод засал гэдэг юм мэргэжилтэй. Тэгээд ер нь жоохон бахад ээж бол гэрийн дотор цэцлээ бүгдийг хийдэг. Туслаад явж тээ. Тэрийн бүгдийг манай ах төр туслаад явж идэг. Обоо мөбөг бол ээж өстө дураараа сүлээ шүү дээ. Тэ. Энэ ингэсэн мэн энийг бонтоолохдохгүй юм бил. Шинэ обоо авчирч ал бүгдийн солиол дотор цэцлийг бол аягүй сайн хийдэг гэсэн. Тэ. Өөрийнх нь хүний тэгтээ эзэмсэн мэргэжилттэй сайхан юм даа л гэж би тэрүүд бодсон л доо. Ээжийн тэр Таны гэр бүлийг бол одоо Монголын ард түмэн бүгдээрээ л тань доллар сүргэн зааны одоо хүүхдүүд гээд аавынхаа тухай ярил. Аав нь хамгийн том хүн юм. Тий, манай Даруухан хүн юм блэ. Манай авч ер нь их нууг том хүн шүү дээ. Тий. Аль хүүгийнх нь хүү юм бол гэвь хоёр бас бахан хайлаа судлаа. Тий. Манай авч айгүй нууг том хүн. Одоо сүүлийн үед гарч ирээд байгаа болохоос. Ер нь давгаах ах нарыг барилж явахд бол айгүй нуугддаг гэсэн. Урагшаа гардаг дандаа хойнууддаг. Тэгээ би бас тэр үед боддог байсан. Яагаад ингэж байдаг гэсэн юм бэ? Тэгээ ер нь манай авч айгүй тийм чимээгүй, айгүй тийм өөрийнхөө хувийн ажлыг хийгээл манай авч ирж ер нь өөрийнхөө хувийн ажлыг хийгээл өдөө зэрэгтэй манай ах тэр хүн болгоол. Тэгээ ерөнхийдөө бол манай авч өөр бол хүмүүс нэг мэдэхгүй байна. Яг тэгэхээр дандаа яг өөрсдийнхөө ажлыг хийгээд ингээд юм гарддаг. Тэгээд манай гэр бүлийн нэвтрүүлэг дээр болохоор аа болгоор би орохгүй гэл жогоошоо явчихдаг. Тэгэл өвөө нэг 3 хүүхэдтэй юм шиг. Тэгэл нэвтрүүлэг гараад явждаг гэсэн тий. Сугар аргачаа. Сумья Сумья базар. Сэрж бүдэ. Сэрж бүдэ давуу дөрж ичин орон. Ичин орон. Гэт ингээд 5 хүүхэдтэй. Тэгээд эдний гэр бүлийн хүүсийн харьцаа их сонирхолтой тий. 4 зал яваад 4 хүүтэй 1 охинтой. Тэгээд ер нь хүүдүүд олонтой. Тэгээд тэсэн чинь хүүхдүүд нас тийм байгаа байхгүй. Тэгэхээр манай аваас чинь бүдэ хүртэл 4 эрэгтэй явж байгаа 1 охин гарч ирсэн. Тэсэн чинь ач нар нэг чинь 4 ач явж байгаа 1 зэ 4 ач явж байгаа 1 зэ гарч ирсэн байхгүй. За баяр болж байна. Аврагаас айдууны мэдлэгээ хүсэж байна. Наад ч амар асуудал ш. За нөө түрүү иржсэн шүү дээ. Ямар ч хүний Монгол хүний дотор инэр жавхлан байдгаа гэдэг шиг. Манай авч нэг аманд дуулаад идэг юм аа. Сүүлд нөгөөдөө миний аврагын нэрээр Японд ирээд баярлаад хөөрсөн юм ааш. Ууцсан. Бас хүн юм чинь вон тий. Тий штэ. Яг тийм намайг авраг цал авч байгаад ирээд айгүй баярлаад хөөрөөд уугаад. Нэг мэд чи ганцаараа энэ бүдэн дээр суудсан, дуулцсан суужсэн шүү дээ. Тэр чинь тэр дотроос нь тэр юм баярлж байгаа, бахархаж байгаа юм гарч ийн гэсэн үг шүү дээ. Намрын сэрүүн салхинд наагаад навчин шаргал модуудыг харахаар
настай бүрэлавимэн намбан тодорч харагдах юмда Уулын буган нурамдах цагаар Унаган нутыга зорино би Усны төлөө царцхийн энэ цагт та Ухан тавдан очино би За баярлалаа. Дуулнасараа дуулуулчих тийм ээ. Та ч ерөөсөө Сайхан дуулчих тийм ээ. Гоё дуулт юм байна шүү дээ. За баярлалаа. Энэ нэгөө цагаан нэвтрүүлэг үзэж байгаа Монголынхаа ард түмэн. Тэгээд миний үеийн залуучууд. Тэгээ ер нь бүхий л хүн болгонд сайн сайхныг хүсэн өрөөгөөд ажил үйлс нь өнөрөөс өндөр бүтэх болтугай. Спортын чиглэлээр явж байгаа. Спорт тамирчид ялангуяа спортын би бас спортоор явж байгаа. Ялангуяа тэр спортоор явж байгаа хүмүүс өнөрөөс өндөр амжилт гарах болтугай гэдэг. Хоёрт ч гэсэн ажилд нь өндрөөс өндөр амжилт. Намайг зөрин Японд ирсэн маш их баярлалаа.